төлөвлөдөг. Tesla корпорацийн олон нийтийн харилцааны дарга хийдэг. За ер нь бол одоо манай корпорац үүсгэн байгууллагад 13 жилийн үрийг үдсэн байна. Өнөөдөр бол үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг. Дөрөв бас хэлсэн. Барилга, уулуурхай, зам тээвэр, хөрөнгө зуршлал, үйл хөдлөх хөрөнгө, банк санхүү, за мөн дээрээс нь гадаад худалдаа хүсний одоо үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Нийтдээ 12 салбар компанитай 1200 гаруй хамт олонтой ийм одоо үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг корпорац байгаамаа. За Tesla корпорац үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн олон гадаад орнуудын одоо түншүүдтэй харилцаж эхэлсэн. За энэ харагдаж байгаа олон улс орнуудын харилцагчтай харилцаж эхэлсэн. Бид нар бас ерөөдөө импортоор нэлээд олон бүтээгдэхүүнс оруулж иж худалдаалдаг. За дараагийн хоёр төс сэдэв бол экспорт. Тэгэхээр экспортыг түрүүн бас нэг хэд хэдэн компани дээр яригдлаа. Манай миний өмнөөс тавигдсан компани дээр бас ерөөдөө арьс жир боловсруулаад ерөөдөө бас гадагшаа гаргаж байгаа гэж. Тэгэхээр хүнсний үйлдвэр бол маш өөрөө маш их одоо тийм эмзэгтэй олон асуудлыг дагуулдаг маш хэцүү салбар. Тэгэхээр энд одоо экспортлон гэдэг бол маш хүнд. 2015 оны 9 сараас эхлэн Tesla корпорац экспортод гаргасан байна. Тэгэхээр жижиг дунд үйлдвэрлэлийн хувьд одоо чинь энэ өөрөөс чинь хоол юм шиг битгий бодоорой. Яг тэгэхээр Tesla корпорацийн хувьд 13 жилийн дараа өнөөдөр экспортлж эхэлж байна. Тэгэхээр та бүхэн бүгдэнд нь боломж байгаа. Бид нар бол жижиг дунд үйлдвэрлэлээс эхэлсэн. Өнөөдөр бол үндэсний хэмжээнд корпорац болж дэвшсэн бол магадгүй олон нууц түрүү би бас хэлсэн амжилтуудтай холбоотой. Тэгэхээр өнөөдөр бол экспортыг ярьж байна. Дээрээс нь та бүхний өөрсдийн одоо үйлдвэрлэж байгаа тэр түүх үйдийг боловсруулж байгаа тэр магадгүй түүх үйдийг томоохон үйлдвэрлэгчд аваад цаашаа экспортлохыг бас үүсэхгүй тийм ээ. Тэгэхээр олон талын бас зүйл байна. За 2015 бид нар бол одоо Казахстан, Узбекистан бүгд найрамд дотоод ард улсууд руу бүтээгдэхүүнээ экспортлож эхэлсэн байгаа. Би миний хувьд бол өнгөрсөн 3 сард энэ бүгд найрамд дотоод ард улсын экспортын ажлаар нэг сар гаруй томилтоор явж ирсэн гэхээр энэ бас туршлагаасаа та бүхэнд өндөр хуваалцах гэсэн байна. За мэдээж гадаад улс орн руу одоо тэр дундаа одоо бас дэлхийн зах зээлээр одоо тэргүүлж байгаа энэ бүгд найрамд дотоод ард улсын зах зээл орнууд маш их хэцүү асуудал байсан. Нэгдүгээр болохоор бид нар энэ татварын асуудал маш хүнд байдаг. Өнөөдөр бид нар татвар гайл дээр өнөөдөр нийтдээ нэг бүтээгдэхүүн дээр ондоо байгаа боловч 37 за баг заавал 37% энэ татвар төлж орж байгаа. Инхээр тухайн бүтээгдэхүүн өртөг дээр дэмэгдээд ахаа татвар дээрээс нь олон төрлийн зүйлүүдийг нэмчихэр чинь маш өндөр очиж байгаа. Хэрэглэгчдэр бол. Яг уу Tesla корпорацийг одоо бүгд 8 дотоод улсын зах зээл рүү орохоос өмнө манай бүтээгдэхүүнээд өрхөдөө хуурамчаа үйлдвэр зарж ирсэн л да. Golden Milk Coras бол Afsha брэндийг хулгайгаар оруулж зарж ирсэн. Зөв арсын ундааг бас хулгайгаар оруулж зарж ирсэн. Тэд нар бол маш хямдхан үнээр зардж ирсэн. Ирээн хөх хот газруудаар ч юм уу зардж ирсэн. Бид нар яг ингээд албан ёсоор экспортлоо одорсон чинь олон төрлийн татварч нэмэгдээд айгүй хүндрэлийг бий болгож байгаа. Дээрээс нь одоо энэ хятад улс бид нар олон талын бас нэг асуудлууд өрхөдөө байсан л да. Саб глобалоос ахуулаад бид нар одоо гаргахын тулд одоо гаднах саб глобалтэй нэршлээ өөрчлөх, хан зүсэг ашиглах, дээрээс нь хэрэглэгчдийн зам төлөвийг судлах, дээрээс нь одоо энэ тухайн зах зээлийг судлах ижил төр нийт төрлийн бүтээгдэхүүн байна уу? Тэд нь одоо ямар шиг үн ханштай байна? Зах зээл нөргөөдөө хэр одоо боломжтой, хэр потенциалтай ингээд нэлээд олон судалгаа хийсний үзэн дээр бидний зах зээлд нэвтэрсэн. Тэгээ өнөөдрийн байдлаар 100 juice, 100 ардсын ундаа, Golden Milk, Afsha брэндүүдийг бид нар одоо экспортлж эхлэдэг байгаа. Дээрээс нь нэг том асуудал байдаг. Одоо энэ төрийн хүмүүс бас нэлээд ирсэн байгаах нэлээд том асуудал дагуулж байгаа. Түүхийд экспортлох айгүй одоо татварын хувьд арай бага үт юм байна. Тэгвэл эцсийн одоо нэмэн өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд зах зээл гаргаад тэрийг нөгөө гадаад улс орны зах зээл рүү гаргахаар одоо маш их татвар нэмэгддэг. Энэ одоо маш одоо хүнсний салбарын хувьд экспортлонд одоо тавигдж байгаа том асуудлуудын бол нэг бол зүйс орж байгаа. Тэгэхээр нэг бол одоо төрийн байгууллага цаашдаа одоо энэ хоёр орны хамтын ажиллагаа ч юм уу те энэ чиглэлээр өргөдөө бас авч үзэн ухаа гэж найдаж байна. За тэгээд 2016 оны 3 сард бид нар албан ёсоор нээлттэй арга хэмжээ маань зохион байгуулагдаад бид нар албан ёсны төлөөлөгчийн газраа нээсэн. Ирээн хотод дээрээс нь Хөх хот, Шилийн гол, Бээжин газруудаар төлөөлөгчөө нээсэн ажиллаж байгаа. Тэгэхээр энэ дунд бас нэг юм асуудлууд зөндөө байна л та. Юу гэхээр яг нэг том ялгарл давуу тал харагдаад байгаа. Монголчуудын хувьд өнөөдөр одоо дэлхийн тэр томоохон хөгжилтэй оронд бүтээгдэхүүн зарна гэдэг нь өөрөө маш асуудалтай рискэд дагуулж байгаа. Нөгөө талаас маш том давуу тал байна. Яг тэгэхээр би яг одоо өөр Монголын нутгуудаар явж байхад тэдний одоо хэрэглэгчдийн зан төлөв нь ингэж байгаа байхгүй. Хятадын одоо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн өөрөө маш одоо стандартыг дагуулж одоо хийж байгаа боловч нөгөө талдаа энэ экологийн цэвэр бүтээгдэхүүн гэдэг одоо асуудал одоо маш хугацаар тавигдж байгаа юм байна. Өнөөдөр нэг хятадын хэрэглэгч ус аваад үнэтэй ус аваад хэрэглээ. Тэрийг уун. Дээрээс нь тэрнгээр өсөө гоож. Тэгэнгүүт ус нь унжин гэж байгаа байхгүй. Энэ бол ойрын жишээ. Тэгэхээр тэдний одоо бүтээгдэхүүн дээр тавигдж байгаа дээр экологийн цэвэр бүтээгдэхүүн гэдэг зүйл нь алдагдчихсан юм байна. Нөгөө тэгвэр энэ нөгөө талдаа монголчуудын хувьд том давуу тал үүсэж байна.
Бид нар болохоор нөгөө байгаль цаг уурын нөхцөлтэй байдал дээр шавхлын нөөцтэй олон төрлийн тийм түүхийд байгаа. Малын гаралтай ч байна, ургамлын гаралтай ч байна. Эдгээр түүхийд дээр бид нар магадгүй нөгөө ноу-хау буюу мэдлэг шингээгээд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд гаргаснараа тухайн одоо улс орнуудад одоо бид нар бас өрсөлдөх тийм том боломж байна. Яг тэр бид нар өртгөөр ч юм уу үнээр өрсөлдөх ямар ч боломж байхгүй. Дээрээс нь ийм одоо 37% одоо маш том өндөр татвараар орж байгаа бүтээгдэхүүн бол одоо 6 янаар зарагдаж байгаа усыг одоо бид нар 10 хэдэн янаар зарж байгаа Монгол устай хайцуулахад маш хэцүү. Бидний том ялгарл юу вэ гэхээр ерөөсөө экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлээд одоо хүний бие физиологид одоо энэ ашигтай юм аа, энэ бол давуу талтай юм аа. Та магадгүй эрдэс тусыг хэрэглэснээр таны бие физиологид илүү ач холбогдолтой. Та энэ цэцэрхний ундааг аваад ууснараа илүү гэдэг ч юм уу те. Иймэрхүү одоо бүтээгдэхүүн гаргаснараа бидэрт одоо маш том боломж байна. Тэгэхээр өнөөдрийн магадгүй энд байгаа жижиг дунд үйлдвэрлэлийг одоо хөгжүүлж байгаа та бүхэн бол цаас цаашдаа ирээдүйд бол одоо магадгүй өөрийн тийм онцлог давуу талыг гаргасан бүтээгдэхүүн байх юм бол энэ эргээд нөгөө гадаад зах зээлд хотлоолох одоо тийм боломж өндөр байгааг бас энэ дурдсан зүйтэй баха. За тэгээд дээрэс нь бидний хийсэн алхмууд юу байсан бэ гэхээр бид нар тухайн газартаа нэгдүгээр болохоор тухайн түүхийдэн болон одоо олон талаар төрлийн одоо стандартыг одоо хангасан бичиг баримтуудыг бид нар цуглуулж бий болгосон. Тэнгичиж одоо бүтээгдэхүүн нэвтрүүлэх эрхийг авч байгаа юм. Хоёрдугаар болохоор бид нар тухайн зах зээлийн судалгаа, нэлээд судалгаанууд, суурь судалгаануудыг хийсэн л дээ. Хэрэглэгчдийн зан төлөв, соёлын, тэгээд нөгөө бүтээгдэхүүнээ яаж хэрхэн худалдаалах уу гэсэн олон талын судалгаа хийсэн. Гурав дахь алхам нь болохоор бид нар тэнд толгой төлөөлөгчийн газраа нээсэн. Төлөөлөгчийн газраа нээснээрээ одоо жишээ нь одоо хятадууд ингэ юм байна л да. Бид нар олон газар ингээ худалдаа авах чинь ингээ нээснээрээ тухайн одоо газруудад худалдаа авалтыг дэмжиж чаддгүй юм байна. Нэг том одоо нэг төлөөлөгчийн газар нээсэн байхад тэндээс ирээд авдаг. Яг тэр чинь үнийн хувьд өрсөлдөөн үүсгэс сэргийлдэг юм байна л да. Хэдийн зах зээл өрсөлдөө тийм их байдаг юм байна. Тийм өөр юм гэсэн онцлогтой. Заавал төлөөлөгчийн газар нээж тэндээс дэлгүүрүүд нь авдаг. Олон одоо ийм төлөөлөгчийн газар нээх боломжгүй. Тэрнгүүр их онцлогтой байт юм билээ. Тэгээ бид нар 90 хотод төлөөлөгчийн газраа нэгээд худалдааны тийм зөвлөхүүдийг бий болгосон. Тэр нь болохоор Хөх хотод, Бээжинд, Шилэнгол, Жинин гэсэн хотуудад бид нар өөрөдөө тийм хүмүүсийг бий болгоод нөгөө хүмүүс маань төлөөлөгчийн газартай харьцаад цаашаа сүлжээ дэлгүүр дээр зарах ийм ажлуудыг хийгдэж байгаа. Дөрөвдүгürt нь саяны хэлсэн шидлэн бид нар нэлээд томоохон сүлжээ дэлгүүрүүдтэй харьцаж байгаа. Тэдэртээ одоо гараас зурсан одоо энэ одоо харагдаж байна. Гараас хилцээ зурснараа эргээд нөгөө бүтээгдэхүүнээ байршуултыг хийх дээрээс нь бүтээгдэхүүн борлуулахад маш том бүтэц үүсэж байна. Тэрнээс бүтээгдэхүүн оруулж ирээд одоо яаж зарах уу гэдэг чинь маш том асуудал шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ асуудлыг нөгөө өөрсдийнхөө нөгөө зам үрийг бэлдэж чинь гэсэн үг л дээ. За тэгээд гадаад одоо улс орнууд руу одоо экспортлоход одоо үе шатууд байна. Түрүүндээс энд үгэн дундаа зөндөө хэлсэн. Тухайн бараа бүтээгдэхүүний одоо үйлдвэрлэл маш чухал. Түрүүн хэлсэнд өмнө хүмүүс маань хэлжсэн чанартай байх ёстой. Бүтээгдэхүүн маань одоо ямар нэгэн асуудлыг дагуулах ёсгүй. Одоо сүүлийн үед одоо сошиалар чинь бүтээгдэхүүнтэй холбогдолтой маш тийм олон асуудлууд гарч ирэхээр эдгээр асуудлуудыг бүгдийг байх шийдэж явах хэрэгтэй. Гадаад улс орн бол одоо дотоодын хэрэглэгчдийг бол маш одоо хатуу байдаг. Тэгэхээр тэдгээр хэрэглэгчд хүрэхийн тулд бид нар чанар аюулгүй байдлыг маш сайн хангах хэрэгтэй. Тэгээд нөгөө стандартыг хангах гэдэг нь тэр асабаглаа бодлын хувьд одоо мэдээж олон улсын чанар стандартыг хангасан байх хэрэгтэй. Монголын одоо чинийг цэвэр ус аваад хэрэглэхэд таг нь онгойлгож зовдөг штеп. Ийм зовлон байх ёсгүй. Одоо чи хятад дээр бол 1.5 тагаараа ингэ шууд онгоох хэрэгтэй гэдэг ч юм уу те. Энэ стандартууд байдаг. Эдгээр нэвтрүүлэх хэрэгтэй гэдэг ч юм уу. Байршуулалт хэрэгтэй. Үүний хувьд маш одоо тухайн судалгаан дээр үндэслэл тавих хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо худалдаа авалт цааш явах нь одоо тодорхой бос зах зээлийн судалгаа хийх нь ойлгомжтой. За эдгээр бас давхар бас нэлээд олон асуудлууд байгаа. Та хүмүүс харж байгаа. Тэгээд мэдээж дээрээс нэг юм боломжийг харсан. Та бүхэнд туршлага хуваалцаад хятадуудын хувьд одоо жишээ нь сонин мэдээг одоо жишээ нь сонингуудыг бүгд их авч уншдаг юм байна. Төрийн албаны хүмүүс маань. Дээрээс нь самбарын зар сурталчилгааг их уншдаг, үздэг. Рекламыг бол үнэхээр одоо тэр томоохон телевизүүдээр гаргаж чадах юм бол хятадын ард түмний онцлог нь юу гэхээр яг одоо үндэсний хэмжээнд одоо үйл ажиллагаа болж байгаа хэдхэн цөөн хэдэн телевиз үүдэг. Тэрнгээр реклам цацсан тохиолдолд хэрэглэгч шууд худалдаа авдаг. Итгэл бий болдог. Энэ маш том одоо давуу тал юм байлээ. Цаашаа магадгүй тэр үйлдвэрлэл нь хөгжөөд өөр Монголын одон телевизээр гарч ирлаа. Дараад нь CCTV-г гарыг. CCTV одоо чинь гарсан тохиолдолд хятадын бүх ард түмэн худалдаа авдаг. Тэгэхээр тэрний бас мэдээж борлуулалтын одоо мэдээж нөгөө бүх юм дагах хэрэгтэй бол борлуулалтын сугуудаар дамжуулаад нөгөө борлуулалт нь мэдээж маш сайн одоо нийлүүлэлт хийх хэрэгтэй байх л да. Нийлүүлэлтэд дийлэхгүй бол хэцүү байх. Тэгэхээр одоо хятадын одоо ард түмний хувьд одоо тийм том онцлогтой юм байлээ. Маш том итгэмтгий. Тэгээд улсын хэмжээний одоо маш хууль цаасан чанга учраас хитгэн том телевизээр одоо реклам цацсан байхад бол маш их хүлээгээд авчдаг. Энэ бол үнэхээр сайн бүтээгдэхүүн байна гэдэг. Тийм онцлогтой ард түмэн юм байлээ. Тэрг бас бид нар сайн олж харсан. За тэгээд ерөнхийдөө тухайн одоо бүтээгдэхүүнийг гадаад улс оронд экспортлоо гэдэг чинь өөрөө маш том нэр хүндийн асуудал. Дээрээс нь одоо өнөөдөр бид нэр томоохон одоо хотуудтай холбоо тогтоосноор энэ жилийн хувьд одоо өөрсдийнхөө одоо Монгол улстай үйлдвэрлэж байгаа тэр
зах зээл одоо ерөөдөө худалдаа авалт хийж байгаас одоо манай сая өчтөрийн уулзалт хуралдаанаар бол хэд дахин илүү бид нар худалдаа авалт хийхээр гэрээ бариг хийгдсэн байна. Тэгэхээр энэ бол маш том одоо боломж бий болж байна гэсэн. Бидний араас маш олон одоо юм жид он үйлдвэрлэлээр хөгжөөд гарч ирээд экспортод та бүхэн бараа бүтээгдэхүүн гаргаасаа гэсэн өнөөдөр одоо тийм итгэл найдвар төрүүлэх гэж энэ одоо энэ хүү зүйлийг одоо ярьж байгаамаа. За ингээд анхаарал тавьсан явдал маш их баярлалаа.